За шимэс хануу та бүхэндээ гигэ өдрийн мэндийг хүргэе. Австрал Солон байна. 2026 оны 6 сарын 21-ийнхаа анхаарах зурхай мэдээллийг хүргэх гэж байна. За энэ өдөр болохоор ням гараг байгаа тийм ээ. Ням гарагийг нар маань иргэшээж идэг. Нар маань иргэшээж байгаа энэ өдөр болохоор одон зурхайд чинь одоо 7 хоногийн эхний өдөр буюу эхлээд өдөр гэж ярьдаг байхгүй юу? Бид нар чинь одоо л нөгөө нэгд өдрийн чинь сар маань иргэшээж идэг өдөр гэж ярьдаг шүү дээ тийм ээ, даваа гараг гэж. Гэхдээ яг үнэхээр зурхайд дээр үедээ болохоор нар маань өөрөө 7 хоногийн эхлэл өдөр. Яагаад гэвэл нар маань бидний амин хүч, бидний энерги, бидний дархлаа, бидний амьдралын хүслийг одоо удирдах байдаг, заалж байдаг тэрхүү энерги багхгүй юу? Нэг өсөндөө би ямар хүн болж хөгжих ёстой юм бэ гэдэг одоо бидний ухамсарт одоо бий багхгүй юу? Тийм учраас одоо нар маань иргэшээж байгаа нэм гараг маань 7 хоногийн маань уул нь бол эхний өдөр гэж одоо авч үздэг байсан байгаа юм. Харин дараа нь одоо ингээд солигдсон, өөрчлөгдсөн байгаа даа байхгүй юу? За тэр ч яг одоо цаашлаа да. За алтан нар маань ихшээж байгаа энэ болохоор одоо ээлтэй өнгө нь алтан шаранг байна, улбар шаранг байна. За тэгээд анхаарах ёстой жилтэнгүүд маань мэдээж хэрэг одоо бит жилтэнгүүд маань одоо анхааралтай байвал сайн байна. Бидний анхаарах ёстой эд эрхтэнгүүд юу байна вэ гэхээр бидний зүрх байна, бидний цээж байна, бидний мөөм хэсэг байна. Тэгэхээр одоо зүрхээ, цээжээ, мөөмөө зүсэхгүй, цус гарахгүй байхыг цөмөрө бодох хэрэгтэй. Тэгээ тэнгэр дээр одоо та бүхэн ингээд харж байгаа ш тийм энэ өдрийн маань тэнгэрийн зураг байхгүй энергүүд яаж холбогдож байна гэдэг. Энергүүд бол маш сайхан холбогдсон байна. Бас анхаарах хэрэгтэй мэдээлэлүүд гисэн байна. За анхаарах хэрэгтэй мэдээлэлүүд мэдээж урд нь байсан тийм ээ. Одоо дэлхийн бам маань суургар ихтэйгаа тэнгэрийн бан гараг маань карма энергүүдтэйгээ одоо сайхан мэдээнд болохоор мэдээж хэрэг сар маань охины ордоос ангарага бууд оройдоо бархаж бэлгаргуудтай ийм сайхан гоё энергүүдтэй холбогдох болно. Холбогдно. За тэгээ энэ энергүүд холбогдож байгаа өдөр цөмөр одоо яавал дээр юуг анхаарах вэ гэхээр за эхлээ сайхан зүйлээс нь эхлэв тийм ээ. Цөмөрөө сэтгэл зүрхээ сонсох хэрэгтэй. Ажилтаа холбоотой, сургалттай холбоотой, санхүүтэй холбоотой, өөрийн гэр орон гэр бүлтэй холбоотой одоо эдгээр сэдвүүд дээр цөмөрөө ахиц гаргаах, урагшлах ийм зүйлүүдийг хийвэл маш ээлтэй, сайн, ашиг тустай байгаа. За яар үйл битгий гаргаарай. Осол гэмтлээс болгоомжтой маргаан зөрчлөлт холуур байх хэрэгтэй. Тэгээд мэдээж хэрэг одоо үр ширээ зэгцлүүл маш сайн байна. Дуусгах ёстой ажлуудаа дуусгуул маш сайн байна. Хуучин тий одоо тасламар байсан зүйлээсээ таслуул зүгээрээ муу зуршлаасаа ангижруул бас маш сайн байна. За ямар зүйлүүдийг засалтай хийх хэрэгтэй вэ гэхээр дай хүргээх ёслолыг засалтай хиймээр байна. Хэрвээ дай хүргээх гэж байгаа бол за тэгээ хурим хүүхдийн том ёслол, холын зам, том 8 анирыг заавал засалтай байвал хийлгээрэй гэж зөвлөж байна. За тэгээд эдгээр зөвлөгөөг хүргэхийг хүслээ. Астро Золон байла. Бүгдээр нь баярлалаа. Баяр таа.